Эрэлт бий болвол нийлүүлэлт үүсдэг. Нэгэн үе бодвол өсөлтийн гормоныг маш олон хүмүүс мэддэг болсон байна. Чатаар орж ирээд яаж хэрэглэх үү? Энэ хэр идвэ? Энэ оригинал үг гэх мэт асуултууд олон ирсэн учраас энэхүү дааврын тухай ахин нэг бичлэг хийхээр боллоо. Та бүхэн лайка дараад тухлан үзээрэй. Өсөлтийн гормоны тухай хэд хэдэн бичлэг манай дээр орж байсан. Хэрвээ танд олон асуултууд төрвөл тэдгээрийг эхлээд үзээрэй. Энэхүү бичлэгийн гол зорилго хуурамч үйлчилгээгүй бараа худалдан авахаас сэргийлэх, тэдгээрийг таньж мэдэх, хүмүүсийн эргэлзээ мэдээллийн төөрөгдлийг арилгахад оршино. Өсөлтийн даавар нь 191 амин хүчлээс бүрддэг бөгөөд өнчин тархины өмнөд хэсгээс ялгардаг. Өсөлтийн дааврыг 1920-ад онд данх нээж 1944 онд Лайм ба Эванс гэх эрдэмтэд амьтны өнчин тархинаас ялгаруулж гаргаж авсан байна. Үүний дараа 1956 онд хүний өсөлтийн дааврыг өгсөн хүний тархинаас гарган авч 58 онд өсөлтийн дутагдлалд орж өсгөө болсон хүүхэдээр туршжээ. Туршилтын эмчилгээ үр дүнгээ өгч өсөлтөн зогссон хүүхэд өссөн байна. Ингээд энэхүү дааврыг өсөлтөнд эрт зогссон хүүхдүүдэд эрчимтэй ашиглаж эхэлсэн боловч хожим нь маш хортой үр дагаварт хүрсэн байдаг. Учир нь тухайн үед өсөлтийн гормоныг цогцсны тархинаас гарган авдаг байсан бөгөөд ариутгал хийгдэлгүй пасторжуулдаг байжээ. Ийм учраас олон зуун цогцсноос гаргаж авсан тусал өсөлтийн гормонд янз бүрийн вирус өвчин агуулгаддаг байж. Ингээд олон хүүхдүүд маш ховор өвчин болох Крейцфельд-Жейкоби өвчин тусч хорвоог орхисон байдаг. Үүний дараа хүнээс гаргаж авсан өсөлтийн гормоны эмчилгээг зогсоосон байна. Олон жил зогсолтын байдалтай байсан ч 1980-ад онд генийн инженерчлэн шинэ технологи гарч E. coli бактерийн нөхөн үржихүүн механизм ашиглан хүний биеийн уургийг маш хэмжээгээр хувилах боломж гарчээ. Ингээд 1985 онд Genentech компани самотропиник рекомбинант ДНК суурин дээр гарган авсан байна. За энэ бол өсөлтийн гормоны товч түүх байлаа. Бодибилдинг фитнесийн ертөнцид өсөлтийн гормоныг өөхөө хайлуулах, булчин масс нэмэгдүүлэх, залуужих зорилгоор ашигладаг нь одоо бол нууц биш. Алдарч жүжигчин Сильвестр Сталлоне Австралийн хилээр зөвшөөрлгүй өсөлтийн гормон тээвэрлэж яваад баригдаж торгуулсан байдаг. Хожим тэрээр өсөлтийн гормон бол стероид биш, тэгж бодож байгаа хүн болгон мэдээлэлгүй байна. Тестостерон бол 40 гарсан эрэгтэй хүний амьдралын чанар сайжруулагч гэж мэдэгдсэн байдаг. Нэг үе бодвол өсөлтийн гормоны тухай харьцангуй илүү ойлголттой болсон байна. Учир нь Монгол улсад энэхүү бодис аль хэдийнэ ороод ирсэн. Чатаар энэ хэр идвэ гэх асуултууд үүнийг баталж байна. Тэгвэл өсөлтийн гормоны хувьд нэгэн том асуудал байдаг. Энэ мэдээж чанарын асуудал юм. Яг л ориг хүлэх бүүзэгдэхтэй ижил химийн аргаар өсөлтийн гормон гаргаж авах процесс үнэтэй бөгөөд хэцүү байдаг. Эхлээд рекомбинант плазмид үүсгэнэ. Рекомбинант плазмидыг E. coli бактерид суулгаж ялгана. Ялгасан бактериудыг ферментерт хийж үржүүлнэ. Гени экспресс бактерийг полипептид ялгаруулна. Энэхүү генийн инженерчлэлийн нарийн процесс маш нарийн хяналтанд ор явагдах ёстой. Нөгөөтгөр 191 амин хүчил яг тогтсон нэг дистаралтай байх учиртай. Хэрвээ эдгээр амин хүчлийн дистарал нурвал өсөлтийн гормон нэг бол идэхгүй, нэг бол хүний биед хөнөөлтөй болох боломжтой байдаг. Өсөлтийн гормоны идэвхтэй байдал түүний үйлчилгээг алдагдуулахгүй байхын тулд хадгалах, тээвэрлэх тусгай горим хамгийн чухал. Хүний хөгжлийн өсөлтийн гормоныг сэрүүн буюу 2-8 градуст хадгалдаг. Хэрвээ хадгалах, тээвэрлэх горим алдагдвал өсөлтийн гормон үйлчлэхгүй байх нь илбэг. Соматотропин буюу өсөлтийн гормоныг яг л вакцин шиг тээвэрлэж хадгалдаг гэсэн үг. Тэгвэл одоо хувь хүн өсөлтийн гормон тээвэрлэе гэж бодъё. Эхлээд гадаад оронд веб сайтаас захиална. Сайтнаас 14 хурдандаа 7 хоногийн дараа Монгол руу явуулна. Монгол руу шууд нислэгтэй газрууд хэрэлбэг билээ. За шууд нислэгтэй бол 1 хоног алдна. Карго вагон бол 1 сар хүртэлх хугацаанд тээвэрлэнэ. Энэ хугацаанд 2-8 градуст хадгалах горим алдагдах нь тодорхой. Бодибилдинг фитнесийн хэрэгэлдэг өсөлтийн гормонууд дандаа подвалт буюу хууль бусаар үйлдвэрлэгддэг. Янз бүрийн зөвшөөрөл, сертификат байхгүй учраас зөвшөөрөлтөө буюу хуулийн дагуу зарагддаг өсөлтийн гормонуудаас харьцангуй хямд байдаг. Харьцангуй хямд хэрнээ хоосон өсөлтийн гормонууд ч илбэг. Тодорхой бүртгэл байхгүй, хуулийн этгээд биш учраас хоосон өсөлтийн гормон худалдаж авбал та вебсайт руу л хандна. Тэдгээр вебсайтууд таны зарцуулсан мөнгийг буцааж өгөхгүй л болов. Ийм ч учраас өнөөдрийн байдлаар маш олон өсөлтийн гормон, анаболик стероид зардаг вебсайтууд хаагдаж маш олон нь шинээр нээгдэж байна. За тэгэхээр хулх хориг гэх тодотголтой өсөлтийн дааврыг яаж ялгаж мэдэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг ялгаж мэдэх цорын ганц арга зам бий. Энэ бол шинжилгээ өгөх арга юм. За миний гарт LG брендийн өсөлтийн гормон байна.
хэдүүлээ явж энэ хүсэлтийн гормоныг шалгацгаая. Ер нь бол Монгол улсад албан ёсны бүртгэлтэй 3 л хүсэлтийн гормон байдаг. Pfizer-ийн Genotropin, Ginseng Gentropin, LG-ийн E-Tropin. Ginseng-ийн E-Tropin-ийн хувьд маш их дүр амьлууд байдаг. Та бүхэн албан ёсны энэхүү сайт руу хандаад тусгай кодыг нь тулгаж шалгаарай. За бичлэгний дор шинжилгээ хаана өгсөн бэ гэж их асуудаг. Багшийн дээдэд байрлалтай UBH Tower-ын 3 давхурт Mon Medical Clinic-ийн эмнэлгийн шинжилгээний лаборатори дээр өгсөн. Шинжилгээний хариу эхлэхээс өмнө шинжилгээ өгөх журмыг нь хэлье. Хэрвээ булчинд таривал өсөлтийн гормон тарьсны дараа 2 цаг 30 минут өнгөрөөд шинжилгээ өгнө. Хэрвээ хэвлий буюу өөх рүүгээ таривал 4 цагийн дараа шинжилгээ өгөх ёстой. Булчинд эсвэл өөхөн тарихаас хамаарат 2-4 цагийн дараа гаднаас тарьсан өсөлтийн гормоны тун цуснд хамгийн оргилдоо хүрдэг учраас зайтай шинжилгээ өгнө. Хэрвээ 10 олон улсын нэгж өсөлтийн гормон таривал хариу нь байх ёстой дундаж хэмжээнээс хамаагүй өндөр гардаг. Дунджаар 10-аас 20 нанограмм мл-ийн хооронд. 25-аас дээш настай бол өсөлтийн гормон маш бага гарах нь тодорхой. Энэхүү бичлэгний гол санаа бол та хэрвээ өсөлтийн гормон аптекаас эсвэл хувь вебсайтаас ориг хүлэх алийг нь авсан байж болно. Та эргэлзэж байгаа бол шинжилгээ өгч шалгах хэрэгтэй гэдэг санаа. Өсөлтийн гормоны үйлчилгээ зөөлөн учир хүмүүс үйлчилж байгаа үгүйг нь бараг ялгадаггүй. Үүнийг далимдуулаад үйлдвэрлэгчид өсөлтийн гормоны оронд хоосон давс хийх нь илбэг. Үнэтэй гормон худалдаж аваад юунд мэддэхгүй хоосон зүйл биедээ тарьж туршиж шатдаг хүмүүс олон байдаг. За энэхүү бичлэгээр таныг санхүүгээрээ хохирох эрсдлээс хамгаалж чадсан гэж найдаж байна. Танд хэрэгтэй санагдсан бол лайк дарж дэмжээрэй. Мөн дараагийн дугаарт анаболик стероидын тухай яг ийм бичлэг хийлгэхийг хүсвэл комент бичээрэй. Удахгүй уулзъя.